ганцаардлын мэдрэмжүүд өөрөө маш олон түвшинд л яваад байгаа юм л та. Тэгэхээр энэний хамгийн гүнд нь бол сүнсний өлсгөлэн гэх юм уу те. Сүнсэн биеийнхаа буюу бүр гүндээ учрыг олохгүйгээр л хямрал үсээд идэг. Ганцаардл. За энийг бол янз бүрээр хямралын юм тийм гэж тайлбарладаг. Гэхдээ тэр хямрал юуг нэхэд байгаа вэ гэдгийг л одоо ойлгох хэрэгтэй. Тэр хямрал өөрөө өөрийгөө хүн дүүргэх бүрэн боломжтой ганцаардл. Тэгэхээр тэр хямрал бол тодорхойгүй зөв зүгээр байж байгаа л ажил төрөл амьдрал амжилт бүх зүйл тодорхой байж байхад л гэртээ ирээл орой хань ижилтэйгээ байж байхад л сэтгэл санаагаар гинт гүнзгий цөмрөөл яасан нь мэдэгдэхгүй ингээл унаал те ганцаардаал хүзүйл ингээл байгаа зүйлсүүд нь хангалтгүй санагдтал. Очротын ташбалт руу хэлсэн шүлгийн дотор байгаа шүү дээ те. Онцлог нөхөргүй болсон цагта хүнийг чи ойлгоно чи те. Очих газаргүй хонох газаргүй болж байхдаа орчлонг чи ойлгоно. Хүн өөрөө ганцаараа тэр ад үзэгдээд те хинч тэр хүний талт биш. Тэр хүний сүнсэн биенийхэн талт биш. Байх тийм нөхцөл байдалд орж бас нэг амьдралтаа үзэх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр энийг бол мэрэгэн ухаантнууд юу гэж хэлдэг вэ гэхээр үхэж үзэхгүйгээр чи амьдрч үзээгүй. Чи амьдрч эхлэегүй гэдэг байхгүй. Заавал үхэж үзэх хэрэгтэй. Ганцаардл байна уу? Ганцаардлын цөлийг туулна уу те? Өөрийнхөө замналтаа унж байх хэрэгтэй. Өөрийнхөө замналт гэдгийг бид нар дотоод сүнсэн биенийхээ мэдрэмж хөв төвлөнгийнхээ мэдрэмжээр сүнстэйгээ коннектед байгаа үед холбоотой байгаа үед мэдэрч ингээд дагаа явж лээ. Гадаад ертөнцөөс маш олон хэрэг тэрэггүй мэдээлэл тэ таргуугалтууд ингээд орж ирлээ гэд бид нар тэрэнд автлаа гэд харин жинхэнэ өөрийнхөө голдролоос гарч идэх байхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө ач холбогдол үндсүүлийн дараалал гэдэг зүйл орж ирнэ. Мөнгө нь нэгдүгээр тийм үү? Материаллык гэдэг зүйл тэ ахуй амьдрал аюулгүй байдал нэгдүгээр тийм үү? Миний сүнс дотоод мэдрэмж нэгдүгээр тийм үү? Шинэ он гарлаа сая 2026 он гарлаа. 25 оны байдлаар дэлхийн хүн төрөлхтөн 8.2 тэрбум болсон. Гэвч биднэрт нэг юм асуудал байна. Ганцаардл. Энэ ертөнц ингээд ийм олон хүнтэй бийжиж яагаад бид нэр ганцаард юм бэ? Ер нь бол ганцаардл гэж өөр юу юм бэ гэхээр хүний соул буюу сүнсэн бие, хүний оюун ухаан, харилцааг үүсгэж байгаа эзэн бие, за махан бие буюу физикал түвшинд бусдтай холбогддог, их усруудтайгаа холбогддог, болон бусад хүмүүстэй холбогддог, ойлголцдог тэр нэг юм вибрац долгион байгаад энерги. Тэр энергийн түвшин нь алдагдаад ирэнгүүт хүн тэр ганцаардлын мэдрэмжийг, хоосрлын мэдрэмжийг бусдын дунд байсан ч өөрийгөө одоо би дахиж шүүж байгаа тий. Би одоо яг зөв газар байгаад байна уу? Иргэн тойронд маш олон хүмүүс аз жаргалтай байсан ч гэсэн инээ чанаагаад хөрж исэн ч гэсэн дунд нь тэр нэг нөхцөл байдал вайбанда таарч чадахгүй байгаа мэдрэмжийг ингээ авч идэг. Тэгэхээр ганцаардл гэдэг бол нэгсэн дом нэг л үгээр бол disconnection л гэдэг юм л да. Энэ бол зүгээр синк хийж чадахгүй, таарч тохирч чадахгүй байгаад байна л гэсэн. За ер нь бол дийлэнхтэй хүмүүс сэтгэл зүйн хувьд ганцаардаад яваад байгаагаа тий. Хань ижилтэйгээ хосууд харилцааны хувьд нэгнийгэнтэйгээ оюун ухааны хувьд те мөн мэдрэмжийн хувьд ойлголцохгүй яваад байх тохиолдлууд бол амьдралд бол байх. Ягаад тэгэхээр яг ижлэгийн амьдралыг биш нэг нь одоо эмчээ хийгээд нэг нь багшаа хийгээд явж байгаа учраас. Гэхдээ ингээ буцаад гэртээ ирээд уулзсангууд нөгөө нэгнийхээ мэдрэмжийг хүлээж зөвшөөрөх те ойлгох сүнсэн биений төлөвшил оюун ухаан хайрын мэдрэмжийн одоо төлөвшлүүдийг харилцаанууд шаардаад эхэлдэг л те. Тэгэхээр энэ нь дутуу байгаа учраас бид нар бол тодорхой хэмжээний ганцаардлуудыг өөрсдөө дотроо бүр сэтгэлийнхээ гүнд мэдрээд яваад байдаг. Гэхдээ ганцаардаад байгаагаа мэдэхгүй яваад байдаг. Тэгэхээр нөгөө Масловын онолоор жишээлбэл махан бие эд хэрэгсэл бидэрт бол байр орон сууц хэрэгтэй. Идэж уух юм хэрэгтэй. Тэгээ нөгөө оюун санааны түвшний хэрэгцээнүүд нь хангагдаад бүр мэдрэмжийн түвшний бусдын сүнсэн биеинд бусдын сэтгэл зүрхэнд хүлээн зөвшөөрөгдөх мэдрэмжүүд нь бас дутагдаад ирэнгүүт бас л ганцаардаад эхэлж. Одоо юу гэсэн үг вэхээр босод хүмүүс надтай илэн даалан хүчин сэтгэлээсээ хариулт үзүүлж чадахгүй болчихлоо юм л да. Би энийг яриад байгаагийн цаад шалтгаан би өөрөө бол бас олон жилийн ганцаардлын мэдрэмжийн дунд тулцсан. Ягаад тэгэхээр өвгдөөцийн ухаан тэ их хааны онол сургаалыг бүр сүнснийхээ гүн рүү орж ганцаараа сууж иж ойлгох хэрэгцээ шаардлага бас тодорхой хэмжээнд сууж байсан л та. Тэгэхээр энэ ганцаардлын мэдрэмж гэдэг бол өөрөө их усүр сүнсэн биений бусдтай мэдрэмжийн хувьд холбогдох оюун ухааны хувьд холбогдох тэр холбоосоо бид нар эргүүлж олж авч ижил буцаж нөхөн сэргээгддэг ийм зүйл байна. Тэр ганцаардлыг одоо даван туулах ч гэдэм үү те. Эсвэл хань ижлийн өнгөрч эсвэл осын харилцаанаас гараад ингээд явхад бид нар нэг юм тухгүй дараагийн төвшөнд тухтай бүсээс гараад тухгүй дараагийн төвшөнд гарч ирэх нэг бол би
өөрийнхөө мэдрэмжийг өөрөө ухамсарлаж, өөрийнхөө мэдрэмжийг бүтээх, өөрийгөө хайрлах гэдэг зүйл рүү л одоо орж ирээд байгаа юм л та. Тэр нөгөө мэдрэмжээ ойлгож, хайрлаж, инхрийлэхгүй, өөрийнхөө яг жинхэнэ сүнсийг бөөцөлөхгүйгээр бидний ороод дэлхийд дээр одоо сэтгэлийнхаа бүр тэр гүнд сүнсэндээ нэг л юм дутуу, нэг л юм void буюу хар нүхтэл яваад байгаа. Бүгдээр тэр энийг одоо яах юм бэ гэдгийг л өнөөдөр та асуугаад би хариулах хэрэгтэй. Хүн угаасаа оршихуун хувьд ганцаараа юм уу? Эсвэл бол үгүй юм уу? За онлын хувьд аваад үзье. Мөнх тэнгэр буюу орчлонгийн гэрлийн дээд нэгтлээс 7 гарьяар дамжиж ирээд хүний сүнс хүн болгоны биед буюу савн дотор сууж байгаа. Vessel буюу махан биеийн дотор сууж байгаа. Махан биеийн дотор нь эзэн бие, сүнсэн бие гэд хоёр бие сууж байгаа. Эзэн бие буюу оюун ухаан сууж байгаа, сүнсэн бие буюу мэдрэмжийн сууж байгаа. Энэ бүгд өөрсдийнх нь анхных нь их усүр нь уг нь бол орчлонгийн тэр гэрлийн дээд нэгтэл маш их оддын гэрлээс ирж байна гэж үздэг. Бидний хөгдөц. За гэтэл нэг их усүрээс ирчээд нэг нэгнийгээ хүн хараад өрөвддөг шүү дээ, тий. Тэр нөгөө миний нэг их усүрээс ирсэн нөгөө нэг хэсэг маань, тий. Мах цусны хувьд, хамаатан садан, төрөл, улс орон, үндэстний хувьд, мөн гэрлийн буюу хүнийхээ хувьд миний нөгөө нэг хэсэг маань зовоод ангууд би тэр зовлонгийн дотроо мэдрээд. Тэгэхээр тэрний зовлон миний дотор байна да тий. Тэр бит хоёрын зовлон нэг байгаад байгаа байхгүй бас бодит байдал тэр. Юу гэсэн үг гэхээр энэ бол бид нарыг нэг их усүрээс ирснийг баталдаг мэдрэмжийн хувьд. Энийг оюун ухааны хувьд бол одоо математикч нар тий бүх зүйл нэгээс эхэлжээ. Нэгийг задлаа буцаагаад нэг дээр хураагдаж байна гэд ингээд нэгтийн онол бүх юмны онол өдр гэд ингээд гаргаж ирээд тах шиг байна. Гэрлийн хууль мөлийн юугаараа. За би тэр талаар бол сайн мэдгүй. Энэ бол өөрөө өгдөөцийнхээ бие ухаанаар энэ бол анхных нь их усүр нэгэ. За ингээд анхных нь их усүр нэг болцсон байгаа хүмүүс хоорондоо харин анханаас мөн чанар нь ганцаараа гэвэл үгүй. Харин тэр бүхэл мөн чанар буюу маш том гэрлээс тасарч ирээд харин буцаад тэр гэрэл рүүгээ бусад өөр тасраад ирсэн гэрлнүүдтэйгээ хамтдаа тэмүүлээд өөрийгөө бүтэн нөгөө анхны их усүр шигэ болох гээд яваад зориод байгаа л ийм л утгатай байна. Оршихуй. Тэгэнгუთ хүмүүс буцаад бүтэн болох гээд шүү дээ, тий. Бүх мэдрэмжийн хувьд, оюун ухааны хувьд бүтэн болох гээд тахад ганцаараа тэрийг чадахгүй юм байна л да. Бусад хүмүүсийн тусламж хэрэгтэй. Гэтэл өнөөдрийн нөгөө нийгмийн хар ертөнц гэдэг юм уу, матрикс гэдэг ойлголтууд нь орж ирээд та нар бол тусдаа, чи санхүүгийн хувьд бол тусдаа, хоол хүнсний хувьд, эд материалын хувьд, тий. Үндсзүүлийн хувьд чи бол цорын ганц гэдэг юм сургаалууд дотор ороод ирэнгүүт яаж гэнэ вэхээр би бол ганцаараа юм байна. Би бол дахин давтагдчихгүй юм байна гэж сургаад байгаа байхгүй. Ялангуяа барууны астрологч тэр тий барууны үндэс зүйлсүүд. Гэтэл дорны үндэс зүйлс ялангуяа бидний өгдөөцийн үндэс зүйл бид бол хамт юм аа. Нэгдүгээрт өрх бүлийн хувьд, хоёрдугаарт ястан үндэсний хувьд, гуравдугаарт улс орны хувьд, дөрөвдүгээрт дэлхий дээр амьдарч байгаа дэлхийн эзэд гэдэг хүн төрөлхтний хувьд нэг юм аа. Тэгээ буцаад энэ рүүгээ тэмүүлнэ. Тэр энэ бол монголчуудын их хааны маань өөрөө эзэнт гүрэн болох гээд нэгтгэх гээд яваад ирсэн. Цаад бас оршихуйн философийн үндсэн учир шалтгаан байдаг л та. Тэгэхээр өөрөө энэ олон харь болон ойрын холын Монгол гэдэг ч юм уу маш олон үндэстнүүд, маш олон өөр соёл иргэншлүүд өөрсдийнхөө газар нь өөрсдийн одоо ондоошлоо буюу соёл иргэншлийнхаа сүнснийхаа давуу нөхцөл байдлаа нэгэндээ өгөх, дутууга нэгнээс дүүргэж явах. Тэгэхээр соёлын интеграцийг хийснээр их Монгол улс өөр агуу байдаг. Бусад эзэнт гүрнүүд энэ дэлхий дээр их Монгол улстай харьцуулахад соёлын интеграцийг буюу сүнсний солилцоо хийгээг байхгүй. Манай сүнс илүү, жишээлбэл глобалчлал гэж юу юм гэхээр даяарчлал манай барууны сүнс илүү та нар өөрсдийнхөө үндэсний үзлийг болоо. Та нар чадахгүй, та нар хүч доороо гэд ингэ даралдаг. Тэр энд бол эзэнт гүрэн гэдэг empire гэдэг ойлголт ярихад айгүй хэцүү л дээ. Монголын эзэнт гүрний хувьд бол дөрвөн харь гэж л байгаа юм л да. Энэ бол одоо хятад төвтэй тий хэсэг байна, Япон, Солонгос тий ингээд хэсэг байна. За энэтхэг, за лалын улсууд буюу арабууд, тэгээ Европууд энэ дотор байгаа соёл иргэншлийнх нь давуу хүчин зүйлүүдийг хооронд нь торгоны замаар мэдээж эд материалын хувьд те эд материалаа тагаа тэнцээ чинь тухайн соёл иргэншлийнхэн сүнсний хувьд нөгөөтэйгүр юуны хувьд үзэл санаа, мэдрэмж, хүн ардынх нь хоорондынх нь сэтгэлгээний хувьд ингэж солилцоо хийж тэр дотроос хөгжил хурцт юм а. Хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил. Тэгэхээр өөрөөр их усүртэй байна гэд би одоо юу гэдэг Арангай аймгийн гар ултай байлаа. Өөр ангайхан муу гэж болохгүй байхгүй.
бид нар маш олон зүйлээрээ давтагдсан ийм хамтын зүйлтэй. Тэгэхээр ганцаардал гэдэг бол ухта бидний хүүхдүүдийн хувьд бол айгуу тийм утгагүй зүйл болчиход байгаа юм л та. Яг зөв соёл иргэншил дотор хүн бойжж байгаа бол. Тэгэхээр ганцаардал гэдэг өөрөө юуны үр дагавар юм гэхээр соёл иргэншилгүй, сүнсгүй босны үр дагавар байхгүй. Хэд технологичууд хэд өөрийнхөө сүнснээс өөрийнхөө язгуур сүнс буюу өөрийнхөө монгол сүнснээс те өөрийнхөө бусдыг ойлгодог, инэрдэг мөн оршихуйн хувьд дотоод дуу хоолойноосоо холдох тусам гадны зүйлд автах тусам гэхдээ гадны зүйл миний дотоодтой таарахгүй гэдэг нь шүү дээ. Ягаад гэвэл надад цаанаас нь заяадсан дотоод дуу хоолой маань өөрөө сүнсэн бие гэрлээр дүрдэг гэсэн. Тэгэхээр гаднаас орж иж байгаа мэдээллүүд тийм гэрэлтэй энэ хороо дэлхийн сайн сайхны төлөө бусдад дэмтэй тустай хийж байгаа үйл нь оюунлаг сэхэлэг ийм биш байгаад байгаа учраас энд нэг дунд нь гацалт үүсэж байгаа. Тэгэхээр эндээс хүн дотоод оршихуйн хямрал ганцаардлын мэдрэмжүүдийг аваад байгаа юм л та. Энэ л одоо өнөөдрийн ганцаардлын соёл иргэншлийн асуудал болчиход байгаа юм. Тэгэхээр ганцаардл гэдэг зүйл ганцхан ойлголт байна уу? Эсвэл маш олон өөр ганцаардлууд байгаад байна уу? Мэдрэмжийн хувьд янз бүрэлтөө олон төрөл байгаа. Тэгээ зарим хүмүүс бол хинч намайг ойлгосонгүй гэж ганцаарч чинь. Зарим хүмүүс хинч надад тусалсангүй би ганцаартаад байна жавхлангийн бүр ганцаартаад байна гэдэг дуу хүртэл байгаа шүү дээ. Зарим хүмүүс үзэл санааны хувьд, зарим хүмүүс сорилттой нөхцөл байдлын урд одоо юу гэдэг компани нь эсвэл ажил албаны үүргийн хувьд хэцүүдэд ингээд ганцаараа бүх ачааг үүрээд ирэхэд хүч чадлын хувьд яагаад ганцаарддаг ч гэдэм юм. Тэгэхээр хүн ер нь альва нэгэн эзэн бий болвол том хүчтэй зүйлийг хийхээ өмнө өөрөөсөө том зүйлийг хийхээ өмнө ганцаардлыг мэдэрч байгаа юм л да. Сүнсэн бий бол ойлгоцох хэрэгцээ Тэр Масловын онолоор бол хүлээн зөвшөөрөх хамгийн дээдлийн хэрэгцээ. Тэр зүйлсээс болоод ингээ ганцаарч. За мөн одоо юу гэдэг хосын харилцаанд байгаа улсууд салаад явхад хоёр талд ганцаард. Ягаад тэгэхээр тэнцээч нөгөө орой болгон хамтдаа бие нь ингээ хамт хөвтдөг байсан. Ингээд холдоод явчихар чи ганцаардаг үр хүүхдээсээ холдохоор ганцаарддаг үр хүүхдээ сандаг мэдрэмжүүдийг бас авчих Тэгэхээр ганцаардлын мэдрэмжүүд өөрөө маш олон түвшинд яваад байгаа юм л та. Тэгэхээр энэний хамгийн гүнд нь бол сүнсний өлсгөлэн гэх юм уу сүнсэн биеийнхаа буюу бүр гүндээ учрыг олохгүйгээр л хямрал үсээд идэг ганцаардл. За энийг бол янз бүрээр хямралын юм тийм гэж тайлбарладаг. Гэхдээ тэр хямрал юуг нэхэд байгаа вэ гэдгийг л одоо ойлгох хэрэгтэй. Тэр хямрал өөрийгөө хүн дүүргэх бүрэн боломжтой ганцаардл. Тэгэхээр тэр хямрал бол тодорхойгүй зөв зүгээр байж байгаа л ажил төрөл амьдрал амжилт бүх зүйл тодорхой байж байхад л гэртээ ирээл орой хань ижилтэйгээ байж байхад л сэтгэл санаагаар гинт гүнзгий цөмрөөл яасна нь мэдэгдэхгүй ингээл унаал ганцаардаал хүсвэл ингээл байгаа зүйлсүүд нь хангалтгүй санагдтал. Тэр ийм оршихуйн хямралууд үүсдэг. Энэ бас ганцаардлын л нэг төрлийн мэдрэмжлэлтэй. Тэгэхээр энэ дээр одоо жишээлбэл хүмүүс бас зүгээр ингээ ярилцаж суучхад миний хувьд ч гэсэн өөрөө тэр мэдрэмжүүдийг авч ирсэн учраас хамгийн хэцүү юм шиг санагддаг. Зүгээр ганцаараа нөгөө ажил төрлийн хувьд ч юм уу бусад үед зүтгээд гарчдаг юмнууд байдаг л да. Тийм байна. Ганцаараа байхгүй байх айцаас болж бид нэр зарим нэг хүнтэй хүсээгүй хүмүүстэйгээ бид нэр хүчээр байдаг. Бид нэр хүчээр байснараа одоо өөрийгөө хүчилж байснараа тэр ганцаардлаас өөрийгөө аварч чадав. Нөгөө ганцаардаа болчхоор маш таагүй мэдрэмжүүд төрөө дотгошоогоо хомигдаад нөгөө сүнсэн бие их усруудтэйгээ холбогдож чадахгүй агшаад нь штэ. Тэр нэг заавал нэг distraction юм уу саатуулах мэдрэмж хэрэгтэй байгаа даа Тэр саатуулах мэдрэмж хин нэгэн одоо хайрг үнтэйгээ ч юм уу хос харилцаанаас гарч чадахгүй ч юм уу эсвэл таагүй одоо хамт олонтой байснаар ингээд зүгээр өөрийгөө сатаруулдаг л да. Тэгэхээр та бол буруу газараа байна л гэж шууд хэлнэ. Тэр хүн ганцаардаж сурах хинчгүй байж сурах. Очротын ташбалбарын хэлсэн шүлгийн дотор байгаа шүү дээ Онцлог нөхөргүй болсон цагта хүнийг чи ойлгоно чи очих газаргүй хонох газаргүй болж байхдаа орчлонг чи ойлгоно гэдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр хүн өөрөө ганцаараа тэр ад үзэгдээд хинч тэр хүний талт биш. Тэр хүний сүнсэн биенийхэн талт биш. Байх тийм нөхцөл байдалд орж бас нэг амьдралтаа үзэх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр энийг бол мэрэгэн ухаантнууд юу гэж хэлдэг вэ гэхээр үхэж үзэхгүйгээр чи амьдрч үзээгүй. Чи амьдрч эхлэегүй гэдэг байхгүй. Заавал үхэж үзэх хэрэгтэй. Ганцаардл байна уу? Ганцаардлын цөлийг туулна уу Өөрийнхөө замналдаа унж байх хэрэгтэй. Өөрийнхөө замнал гэдгийг бид нар дотоод сүнсэн биенийхээ мэдрэмж хөв төвлөнгийнхээ мэдрэмжээр сүнстэйгээ коннектд байгаа үед холбоотой байгаа үед мэдэрч ингээд дагаа явж лээд. Гадаад ертөнцөөс маш олон хэрэггүй мэдээлэл тариг угаалтууд ингээд орж ирлээ гэд бид нар тэрэнд автлаа гэд харин жинхэнэ өөрийнхөө голдролоос гарч идэх байхгүй.
Тэгэхээр энэ дээр нөгөө ач холбогдол үндсүүлийн дараалал гэдэг зүйл орж ирнэ. Мөнгө нь нэгдүгээр тийм үү? Материаллык эд зүйл, тэ? Ахуй амьдрал, аюулгүй байдал нэгдүгээр тийм үү? Миний сүнс дотоод мэдрэмж нь нэгдүгээр тийм үү? Дотоод мэдрэмж нь тухгүй байхад тэр гадаад ертөнцийн тухтай байдал дотор байгаа учраас л сүнс нь deep гүн гүнзгий ганцаарддаг байхгүй. Энийг л ялгаж барьж авч чадахгүй. Юу болохгүй байгаа юм бэ гэдэг байхгүй. Сүнс чинь жинхэнэ харилцаа холбоог өсөж байгаа. Сүнс чинь жинхэнэ соёл иргэншлэг өсөж байгаа. Гэрлээ өсөж байгаа. Энийг хэн нэгнээс авахыг яг авч болно. Ямар нэгэн community те шашин шүтлэг юу гэдэг авч болно. Харин бүр өөрийнхөө замналаар дүүрдэг юм зүг тогтолтой байхгүй. Зөвхөн өөрийнхөө замналаар дүүрдэг. Өөрөө гэрэл болж иж цаашаа явдаг. Карл Юнгийн хэлсэн үг гэдэг л та. Гэрлийг төсөөлөөд ч юм уу те гэрлийг хайгаад чи гэрэл болохгүй. Чи өөрийнхөө харанхуй байгаа, танигдаагүй байгаа хэсгийг ухамсарлчиж өөрийнхөө гүнд байгаа хэсгүүдийг ойлгочиж тэр өвдөлттэй тэр харанхуй хэсгэр чинь гэрэл орж ирнэ гэдэг байна. Тэгэхээр хүний амьдралын замналтай дадал зуршил буюу соёл иргэншил буюу нийт олонх мастер холбоотой асуудал болж байна. Ягаад тэгэхээр өөрөө нь барны соёл иргэншил гэдэг зүйл чинь зүгээр ингээд энэ технологи гоё те гар утас шинээр гарлаа гэдэг ийм зүйлд хэд хүний тархиг ягаад хэрэглэж сэтгүүтэй бүтээгчин сэтгэл зүй сэтгүү байхгүй. Уг нь хүний сүнсний цаад зорилго нь энэ хорвоодл хитэр гэрлийг дамжуулах буюу бүтээх мөн чанартай байдаг. Бүтээх гэдэг нь би нэг уран зураг те хэлсэн ч гэсэн би нэг гоё цэцэн мэрэгэн үг те хүнтэй харилцсан ч гэсэн гоё хайрын харилцаа хүнтэй одоо юу гэдэг ярьсан ч гэсэн сургалтад орсон ч гэсэн дандаа тэрийгэ сайжруулж хөгжүүлж инновацлж бүтээх тэгэх тусмаа жинхэнэ тэр эд шид буюу гэрэл нүг нь асгарч идэг ийм мөн чанартай байгаад. Ингээд юм ганцаардал те цаашаа мэдрэмж төрүүлэх гэдэг. Гэтэл тэр бүтээгчийн мөн чанарыг авч чи зүгээр ажиллаа хийгээд тэ хэрэглэжин сэтгхүүгээр амьдарч байгаа. Тэгээ нөгөө бидний гаргасан завод үйлдвэрийн олон юмнуудыг хүнтэй адилхан хэрэглэчихээ. Арай өөр сонголттой болгоод өгсөн. Ингээд энэ хэрэглэжин сэтгхүү дотор байгаа тохиолдолд хүний сүнс бол мөнхийн ганцаардал. Зарим нь бүр хөрвөлтөлтэй, харамсалтай. Энэ амьдралыг ганцаардал донд өнгөрөөж байгаа ухамсарлаж чадахгүй гэдэг бол бүр аюултай байдаг. Тэгэхээр энэхүү подкастн дээр бол яг ганцаардаад байгаа мэдрэмжтэй байгаа хүмүүс зөндөө байгаа энэ нийгэмд. Тэр хүмүүс маань одоо яах вэ гэх юм бол бүтээлээ олох хэрэгтэй. Бүтээлээ олохын тулд өөрийнхөө сүнсийг баясгах тэр сүнсэн биенийхээ мэдрэмжийг таних хэрэгтэй. Өөрийнхөө гүн рүү орох хэрэгтэй. Сэтгэл гэдгийн сав байна л да. Гадагшаа чиглэлтэй хүнтэй харьцаж байгаа тал нь эзэн бий те. Энэ хайрын мэдрэмжүүд явдаг. Гэхдээ гаднаас хэдий ч нэг хайрыг аваад эрхлээд өссөн ч гэсэн дотоод сүнсний дүүргэлт буюу сэтгэлийнх нь гүн нь боловсрдоггүй байхгүй. Тэрийг хэн боловсруулдаг юм гэхээр өвдөлт, асуудал, бэрхшээл, гал дундуур явжиж өөрөө тэрийг бүтэн болгож нөгөө Карл Юнгийн хэлдгээр тэр ухамсарлаагүй байгаа, далд байгаа, харанхуй байгаа дотоод ухамсарынхаа хэсгүүдийг өөрөө гэрэлтүүлчиж түүнийг бүтээж авдаг л ийм л зүйл төгтөлтэй байдаг. Тэгэхээр ганцаардл бол өөрөө юу ах нь нөгөө Эйнштейний хэлдгээр харанхуй гэж байхгүй. Гэрэлгүй байгаа учраас харанхуй гэдэгтэй адилхан. Яг харанхуй дотор өөрийнхөө сүнсэн биений харанхуй дотор байгааг л ганцаардл гэж хэлээд байгаа байхгүй. Тэгээ ганцаардсан байгаа мэдрэмжтэй хүмүүсийн зүрхэн өртрөө ч гэдэг юм уу бид ингээ аялаад ордог л доо мэдрэмжээрээ. Тэгэнгүүт нэг жоохон ингээд хүүхэд те уйлцсан эсвэл ингээд өөрийнх нь дотоод сүнснийх нь нас нь ингээ хөгшөрцөн эмгөө үгний дүүрээр харагддаг ч юм уу те. Ийм нөхцөл байдалтай. Энэ юу гэсэн үг гэхээр тэр харанхуй дотроо сүнснийхээ их усруудтэй хүнээс те дээд тэнгэрийн их уср өөрийнхөө замналаас их усруудээс өөрийгөө бүтэн болгож чадах процесс донд гацалт үүссэн учраас ганцаардлын мэдрэмжээр тэрийг заа нөхөр гацаад шүү. Болохгүй шүү гэд ингээд. Тэгээ ганцаардлаас тэгэхээр айх хэрэгтэй юм уу? Ганцаардл бол дохио юм байна. Бид нар өдийг хүртэл буруу гэх юм уу те замналаасаа гажаад өөрөөс урваад яваад байгаа юм тохиол юм байна л. Тэр бүр гүн рүү норох хэрэгтэй. Ганцаардлыг хүн өөрөө ганцаараа туулах бас боломжтой. Бид өөрсдийгөө бусдаас өөр, бусдаас илүү ч юм уу. Энэ ганцаардал руу явуулж байна биднийг. За одоо эзэн биеийн дөрүүд үүсгэж чинь тий. Уг нь бол хүн сүнсэн биенийхээ дотоод гүнийхээ мэдрэмжээр хүнтэй чин сэтгэлээсээ харилцаад бидэрт итгэл дутаад байгаа шүү дээ тий. Нэгэнд итгэж чадахгүй. За би энд эмзэг нандин өөрийнхөө хамгийн сайн гэрэл гэгээ гаргаж ирээд харилцахад энэ хүн надад хариуг нь өгөхгүй байл яана гэдэг айцууд үүсч ерөөсө бидний оршиход тэр чигт айцууд ингээд бүх харилцаан дээр суудсан тий. Дотгошоогоо ороход би ингээд бүх юмныг айцд хүлэгдчихэд. Тэгэнгүүт энэ айцууд байгаа учраас тэр өөрийнхөө би айцуудыг харуулахгүй тулд одоо яг нэг дүр гаргачих. За тэр дүр нь юу вэ? Бардам дүр гэж болно тий. Эсвэл нэг мундаггийг тоглож болно тий. Эсвэл нэг аав ээж ах トゥ ч гэдэг юм уу нэг нийгмийн статусыг захирал махирлыг тоглож болно шүү дээ. Багш магшийг тоглоно. Тэгээд тэр багш магшийн тоглоод явж байхад яг
тэр дүрдээ ороод байгаагийн шинж болвол бид нар яг дотоод хүнээрээ байж чадахгүй байгаагийг л шинж байхгүй. Хэдий ч нэ дүрдээ орно дотгошоохоо төдий ч нэ сорогдно. Нөгөө амар амгалан байдаг тэр мэдрэмжүүд мань багасна. Дүрээ хэдий ч нэ буулгаад жинхэнэ дотоод сунсан биеийнхээ мэдрэмж, гүнийхээ мэдрэмж хүнээрээ хүмүүстэй харьцаад эхэлнэ. Төдий ч нэ бусдтай ингээд яах нь холбоос үүсгээд нөгөө ганцаардал гэдэг зүйл чинь баагаар ингээ илаархал юм байна л та. Тэгэхээр бид нар ингээд ганцаардлаа даван туулах гад гарч ирэх гээд ингээд хүмүүстэй харилцаа үүсгээд хүмүүстэй сүнсээрээ холбогдож эхлэхэд маш их айдсууд ингээд бий болцсон ба. Тэр нь бол юу гэх юм сэтгэлээ хэлчихсэн чинь одоо өсвөр насндаа хүүхдэд сэтгэлээ хэлчихсэн чинь игнорт болцсон одоо зөвшөөрөөгүй те татгалцсан хариу авсан. За гологдсон мэдрэмж, гологдох айдас ингээд. Ерөөсөө би л хангалтгүй гэдэг мэдрэмжүүдийг өнөөдрийн соёл хэрэгжил бидэрт бүх талаас нь өгч байгаа. Царай цусны хувьд, бие хааны хувьд, те оюун санааны хувьд. За би тэгээд бас нэг юу байхгүй болохгүй маань. Ажлын байран дээр очлоо, гологдлоо, бас нэг дипломтой байхгүй болохгүй маань гэд. Ингээл өнөөдөр таныг дандаа та хангалтгүй гэдэг мэдрэмжийн дунд бид нарыг нийгэм байлгаад байгаа байхгүй. Ямар нэгэн байдлаар. Тэгээл нэг утсаа аваад Instagram оогсон чинь өөстөө гайхалтай гадаад орноор аялал те. Ингээл дандаа delusion буюу зүгээр сошиал медиа гадаад ертөнцөөс бидэрт өгч байгаа хогон мэдээлэлүүд байхгүй. Тэгээ ингээ бид нэр тэрийг хүн болгоны замнал өөрөө миний сүнсэн бие ч гэсэн замналтай гэдэг амьдралынхаа энэ жамсны зүй тогтлоотой таньж мэдхгүйгээр энэ delusion буюу матриксийн хутлах урамгаас өөрийнхөө тархийг тийчиж байгаа тохиолдолд хизээж амар амгалан одоо өөртөө бүтээж чадахгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр нөгөө ач холбогдлын дараалалаараа буцаал үнд зүйл буюу юу нь хамгийн чухал юм бэ? Миний өөрийн амар амгалан чухал юм уу тий гэдэг зүйлээ барьж аваад явна гэсэн. Гологдсон, хаягдсан, орхигдсан мэдрэмжүүд эднийг тойрон үргэлж байдаг. Яаж энэ ганцаардлыг бидэрт маш их авчирч байдаг тий. Яаж энийг тэгэхээр нөгөө хүнтэй чин сэтгэлийн холбоо үүсгэхийн гол саяны таны хэлсэн мэдрэмжүүд орж ирж байна тий. Тэгэнгүүт одоо бид нар өөртөө ажиллаад тий. Ямар ч зүйл хүлэн зөвшөөрөхөөс эхэлнэ л тий. За би эндээс хүнтэй чин сэтгэлийн харилцаа үүсгэхээс айгаад байгаа юм байна. За эсвэл би гологдоод би эндээс ингэсэн юм. Айдсууд төгшөлтүүд орж ирж. За энийгээ давж гарч иж өөрийнхөө зүрх сэтгэлийг нөгөө бадамлын ухаан лотусын ийм символ байгаа шүү дээ тий. Тэрэн шиг ингэж зүрхээ дэлгэх тухай ойлголт байхгүй. Зүрхээ дэлгэж амьдарч эхэлж энэ хорвоо дэлхийд өгж эхэлж саваа бэлтэж байгаа. Тэгэхээр сайлаа бэлтгэхэр саваа бэлтгэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зүрх сэтгэлийнхээ савыг бэлдээд буцаад хүмүүсээс тэр сүнсэн биений холбоосыг те зүрх сэтгэлийн холбоосыг оюун ухааны холбоосыг хамтын амьдралын холбоосуудыг хүртэхэд өөрийгөө бэлэн болгоо. Хүн ирээд хайрлаа, чамайг ойлгоё гэд хаалгыг маань бидэрт үргэлж хувь тавилан одоо хаалгыг маань тогшиж л байдаг л да. Тэгэхээр өөрөө бидэрт бэлэн биш байгаад байдаг. Ялангуяа мөнгө төгрөгийн асуудал ч гэсэн зүрх сэтгэлийн энергитэй маш холбоотой. Яагаад юм гэхээр мөнгө нь орж ирэх гээд ингээд уншаад байдаг. Гэхдээ өөрөө зүрх сэтгэлээ хаачаад өөрийгөө хамгаалчаад ингээд байгаад байдаг. Тэгэхээр энэ ганцаардлаас айх айдсаас гадна ганцаардлаас гарах алхам хийхэд бас тэгтэй айдсууд байгаа. Тэгэхээр энэ айдс гэдэг энэ маш олон зүйлсээс бид нар өөрийнхөө сүнсэн биеийг хөгжүүлж, айдстайгаа нүүр тулж, баг угаар нь өөрийнхөө замналыг бүтээж гарч ирэх гэдэг. Ганцаардлаас айдсан байгаа хүний гаднаас нь яг хайрлаад засардаг хүн байна, тий? Зөв замаа олдог, жоохон дэмжлэг хэрэгтэй байсан хүн байна. Засардаггүй ч хүн байна. Тэгэхээр хинч бид нар өөрөө дотроо би дараагийн түвшинд гарч ирье гэдэг шийдвэр гаргааг багт хинч бидэр тусалж чадахгүй юм байна л да. Маш их бусдад өгж байгаа. Өгөх тусам тэр хүмүүс холдох тэр мэдрэмж маш хэцүү байдаг. Дотроо хүмүүс талд тохомсортой гэх юм уу сүмсэн биеийн тэрэ хайр хүсээд өгөөд байна гэдгийг мэдэрдэг байхгүй. Хайр хүсгүй өөрөө бүтэн байгаа хүн зүгээр харилцаагаараа өгөхөд тухайн хүмүүс жинхнээсээ үннээрээ хайрлуулаад байна гэдгийг бас ялгадаг. Тэгэхээр би нөгөө авахын тулд өгөөд байна уу? Ингээд нэг юм шаардаад нь шүү дээ. Би өгөөд ах чинь ингээд дотроос сэтгэлзэн хувьд болохгүй гомдолтой тий. Энэ бол өөрөө хүчлээд байгаа. Тэр хүчлээд байгаа, хүчрхийлээд байгаа. Өөрийнхөө сүнсэн биеийн мэдрэмжийг ч тэр хүчлээд байгаа. Нөгөө хүнээсээ ч гэсэн цаанаа нэг юм ял юм шиг тий. Би чиний төлөө ингэсэн тий. Чамайг тэтгсэн, чамайг тэжээсэн, ингэсэн тэгсэн ч гэдэм юм. Би чамайг хайрлсан гэд гомдол зэмлэл яваад байгааг хүмүүс дотроо мэдэрч лээ. Тэр тийм харилцаанаас бол хүмүүс зүгтаад гэлээ. Яагаад зүг зүгээр байжгаад хин нэгэнд би зэмлүүлэх ёстой гэж тий. Тэгснээр тэр хүн надад миний амьдралд хэрэгтэй ч зүйлийг бас надад өгөөгүй гэж болно шүү тий. Миний урдах ширээн дээр тавхтай хоол багт нэмж тавхтай хоол тавиадах юм бол би тэр харилцаанаас бол шууд тий. Энд ямар нэгэн тийм сүнс алгаа зүгээр л тэр хүн
хайрлж ийн гэд өөрийнхөө дутууг надаар дүүрэхийн тулд миний араас тавхтаа олорчгүй гэдэг гэдгийлийн зүрхэлтэй яаж юм л да. Би цатгалан байна. Надад арай өөр юм хэрэгтэй. Надад десерт ч юм уу те. Илүү баялаг мэдрэмжүүд хэрэгтэй сүнсэн биений хувьд те. За магадгүй эмэгтэй хүмүүсүүд илүү романтик те. Тийм мэдрэмжүүд хэрэгтэй гэж бол. Эсвэл яг суур мэдрэмж нь за цэцэг мэцэг гэж гүйж яхаар нөгөө өвлөө идэж тхүүлээд өгчдөг залуу бол одоо ханилаа гэдэг байгаа шүү дээ. Суур юмнууд нь ч хэрэгтэй гэж бол. Гэт ингээд тухайн хүнд бид нар хайрлаж ийн гэд байгаа зүйлийг нь байгаа зүйлээ л өгч байгаа юм л та. Гэхдээ цаанаас нэг юм шаардсан байдлаар өөрөө дутуу байгаа тохиолдолд бид нар хийзээч бас хүнд таалагдахаар бүтнийг өгч чадахгүй л ийм хор бодлогийн зөв төгтөлтэй байна. Тэгэхээр би ганцаардаж байгаа нь бусдын алдаа биш үү? Бусдаас болоод байгаа юм шүү. Бусд намайг хайрлахгүй байгаа юм шүү. Бусд намайг ойлгохгүй байгаа юм шүү. Хүмүүсээс хайрыг авах гэдэг бол маш гоё ур чадвар. Фрэнсис Бэйкон хэлсэн байдаг. Хүнээс хайрыг хүртэнэ гэдэг бол тий чин сэтгэлийн хайрыг аавна гэдэг бол дээдэндээ төв тавилан шүү гэд дундад зуунууд бичээд үлдээч гисэн ба. Тэгэхээр хүнээс хайрыг хүртэх, хүнд хайрлуулах тий хүний дур сэтгэлийг булаах ур чадвараараа ч тэр оюун ухаанаараа ч тэр өөрийнхөө сүнснийхээ байгаа үйл хэрэг тий сайн сайхан зүйлээр бусдын дурыг булаана гэдэг бол энэ ур чадварын асуудал. Тэр нь суралцах хэрэгтэй, амьдралд суралцах хэрэгтэй. Зүрх сэтгэлээ дийлэх хэрэгтэй тий өөрөө дийлгэж сурах хэрэгтэй. Тэрнээс биш хүмүүс намайг эхэлж хайрлах хэрэгтэй. Тэгсний дараа би хөдлөнө гэдэг бол энэ өөрөө айдсал юм да тий зүрх сэтгэлээ дийлгэж бэлэн болоогүй байгааг амьдралд бэлэн болоогүй байгааг тэр нас мас нь хэдтэй байх хамаагүй ер нь бол өхөж үзээгүй байх гэсэн үг. Өхөж үзээд амьдралын мөн чанарыг ойлгоод цаанаасаа өгсдөн байна гэдгийг ойлгоог байна л гэдгийг гадаад илэрлэн тий. Хүмүүс яаж харилцсан тэргээр нь харилцах хэрэгтэй юм шүү. Хүмүүс яаж харилцсан тэрүүгээр нь харилцсанаа. Тэгэх юм бол бид нар тулаанаа өөрөө сонгохгүй байна л та. Бид нар өөрсдийн сүнсэн бие өөрийн замналтай, хүрх гээд байгаа зэгтэй, зоригтой гэсэн үг энгийнээр. Тэгэхээр тэр зорилгынхоо төлөө тулдах юмдаа, хүчээ зарцуулах юмдаа хүчээ гаргаад явна үхээс те. Гаднаас тоншсон юм болгонд хариуг нь үзүүлэх юм бол бид нар тэр замналаасаа гараа авчих штэ. Тэ энтэс намайг хатхангууд, чимхэнгууд нь л чимхэх гэж дайрал хар төвүүлдөө. Ганцаардл бол сүнсний сэрэлт хөгжлийн дохио мөн үү? Яг үнэ. Маш чухал асуулт. Тэгэхээр сүнсэн биений мэдрэмж нь ингээд орж ирээд тий сүнс нь хашгичаад дотроос нь оргилж гарч ирээд юу болоод байгаа нь яагаад байгаа нь мэддэхгүй. Амьдрал бол ингээд факт ап болоод явж байгаа маш олон хүмүүстэй уулзчихлаа л та. Тэгээ сүнснийхэн дотоод нөгөө дуу хоолойнууд ингээд амилцсан. Тэгээд тэр мэдрэмжийг нь хинч ойлгохгүй юм шиг бас яваад байгаа харагддаг, ажиглагддаг. Тэгэхээр ганцаардл бол илүү гүн рүүгээ орж тэрийг ойлгохын тулд болж байгаа хамгийн ихэнд нь болж байгаа процесс. Ойлгоод холбогдоод ирэнгүүт тэр дуу хоолой нь бүр ингээ амилаад гадаад ертөнцид тэр жинхэнэ хүн нь тухайн хүний жинхэнэ одоо цаанаас нь бүрдсэн байгаа тэр сүнс нь гараад ирж байгаа. Тэ шал өөр болоод уран бүтээлч чанарууд нь орж ирээд онгот нь орж ирээд ч гэх юм уу. Тэгэхээр ганцаардл бол эхэлнэ. Ер нь л хүмүүстэй хүмүүсийн дүртэй ялангуяа нийгэмд үүсгэсэн байгаа ажлын байран дээр үүсгэсэн байгаа эсвэл зүгээр харилцаан дээр үүсгэсэн байгаа хүмүүсийн нэг ажилтан те аав ээж гэдэг дүрийг хүртэл ингээд юу яхаа болоод эхэлдэг ганцаардж эхэлж байгаа буюу сүнсэн биенийхээ гүн рүү орж байгаа болоод ялгаад эхэлдэг эзэн бие сүнсэн бие дотроо шал өөр мэдрэмжтэй худлаа инээж ирээд штэ те за худлаа инээсэн хүмүүс гэл эхэнд яг бид нар тэрийг шүүмжлэх хандлагатай байдаг л та гэтээ яг бодит байдал дээрээ ингээд тэр нөхцөл байдалтай мэдрэмжтэй тулаад үдсэнгүүд хөрхий хүмүүс ч гэсэн өөрийнхөө мэдрэмжийг ойлгохгүй бас л асар өрөвдөлттэй л он дотроо сүнсэн бие нагшилттай ганцаардалтай л яваад байгаа. Тэгэхээр эцсийн дүндээ бол ганцаардал гэдэг бол хөрхий агшилттай. Тэр агшицсан байгаагаа мэдрэмжээл мэдрээд байгаагийн л нэг мэдрэмжүүдийн нэг л болж таараад. Тэгэхээр тэрэнд ямар нэгэн холбоос их усүр хэрэгтэй болж байна гэсэн. Тэр их усүрээ ганцаардсан хүмүүс гараал хайдаг штэ тий. За тангод явж үзсэн. Эсвэл нэг одоо юу гэдэг төөгөөгийн нэг сургалтанд суудаг ч юм уу тий. Ингээл өөрийгөө нэг гадаад ертөнцөөс хайгаад байна тий. Ялангуяа өсвөр насны хүмүүс ч гэсэн бас ингээл ямар нэгэн зүйлээс ингээ өөрийгөө хайгаад эхэлдэг. Тэгэхээр энэ болвол яг процессын хувьд тий зөв явж байна. Ирлийг сургаар. Суусан цэснээс явсан тэнэг дээрээ гэж. Тэгэхээр явж ийж бид тэр өөрийнхөө тэр сүнсэн биений эрх чөлөөг дагаад явах хэрэгтэй, зориг нь өгөх хэрэгтэй. Алтан оноо бол сургалт нь үүдэг. Явуулах хэрэгтэй гэдэг ийм л зүйл байна да. Таны ганцаардлаас өсөлт гаргасан таны жишээ. Яг хохироод явж исэн жишээнүүд ч байгаа. Одоо жишээл ганцаардсан мэдрэмж ойлгохгүйгээс болоод буруу зөрөө тий овож иддэг тийм хүмүүстэй хит зурлалцсан ч байт юм уу тий. За эсвэл өөрийгөө одоо юу гэдэг айгүй их голох, шилэх. Ингээл залуу хүний амьдралд үүдэг бүх мэдрэмжүүдийг таваад туулаад явж. Тэр дундаас өсөлт гаргасан чинь номтой нөхөрлсөн тий юмны сайн муу үнэн худлыг ингээ гүнзгий ялгаж ойлгохын тулд өөрийг судлаж эхэлсэн л тий. Хамгийн гол нь тэр ганцаардлын маань ориглол нь бол өөрөө энэ замнал гэдэг зүйл.
ганцаардсан нөхцөл байна уу? Би олуулаа байна уу? Намайг хүмүүс ойлгодогч байна уу? Ойлгодгүйч байна уу? Миний сүнсэн биений замнал гэж байд юм байна. Энэгээр би өөрөө дүүрт юм байна гэдэг тэр эцсийн дүндээ ганцаардал болгон хүн болгон дээр ижилхэн бахаа гэж бодож байна. Тэр өөрийн тань замналыг л танд ойлгуулах гэдэг. Сүнсэн бие. Тэрийг та өөрөө хэдий ч нэ зориглож хурдцтай дагаж чадна. Тэр нь бол ойрхон байх болно. За миний хувьд бол нэг 7 жил бол би нэг ганцаардлын цөлийг туулсан гэж бас шавнартай ярих туртай л та. Тэр юу гэхээр өөрөө энэ Чингис хааны үзэл санаа онол яаж тэр хүн ингээ агуугаар их хатан сорготон бих хатан агуугаар ертөнцийг ингэж харж байхад өнөөдөр бид нэр яаж хараад байгаа юм бэ? Хороодлогыг галзуурчаад байна уу? Би галзуурчаад байна уу гэж л асар их тийм конфликттэй явж исэн л та. Тэгээд ер нь бол хороодлохыг галзуурсан байгаа юм байна гэдэг дээр би эрүүл харин харцсангүй эрүүл ус юм байна гэдэг дээр харин өөрөө дүнэлтэж бууж ирсэн. Яагаад тэгэхээр миний тухайн үед одоо бодож исэн мэдрэмжүүд бүгдээрээ л тэр яг ганцаардлаараа дамжуулаад өөрийнхөө сүнсэн биенээсээ тэр зөв зүйлийг олборлож эхэлж исэн үе юм болоо та. Тэгэхээр яг ганцаардж байгаа хүмүүс бол өөрийнхөө мэдрэмжөө орохоос гадна тэр ганцаардлыг зүгээр л хүлээн зөвшөөрч өөрийнхөө тэр сүнсэн биеийг зүгээр хүлээн зөвшөөрч бити ганцаарддаггүй мундаг хүн болохыг хичээ. Ганцаардаагүй хүний дүрийг бас үүсгэх гэж бити хичээ харин сүнсэн бие рүү улам гүнзгий ороод цөмрөөд мэдээж ажил хийх ч юм уу тэр бүтээлч юмнууд бас заримдаа гинт сэрэгдэг, заримдаа гинт алга болдог. Гэхдээ өөрийгөө тэр сүнсийг зөрөгтэйгээр дагаа. Бидний сүнсэн бие бол эрхчлүүд энэ оруудлыг дураараа дөрөх гэж бүтээх гэж одоо суу алдраа бадраах гэж ирсэн юм зүйл баг. Тэрийг нь хийлгэлтэй тэр нэг тийм зүйлтэй эрдэнэстэй бийчиж эрдэнэсээ дараал эрдэнэс нь оволцож алтан гялцах гад хэлэнгуут өнгийн дараад шарлуулах гэдэг байхгүй. Ягаад тэгэхээр бид нар энэ хоруудлыгээс анхандаа нөгөө ухамсар хүмүүжлийн хувьд авцсан зүйл нь ерөөс хүнээс илүү ээж болохгүй өөр харагдаж болохгүй ч гэдэг юм ийм мэдрэмжүүд байна. Гэтэ энэ өөр харагдана гэдэг нь одоо жишээ нь мансууруулах бодис хэрэглээл нэг жоохон олсон хураас мөнгөө хувцсуулгаж наачаал бусдад гайхуулах тохиолдол биш. Нөгөө өөрийнхөө жинхэнэ авьяас ур чадвараа гэрэлтүүлж өөрийнхөө онцлогийг гэрэлтүүлэх. Гэтэ тэр нь тэгээ би л ийм онцлогтой хүн гэхээсээ илүү хорвоо ертөнцид л хэрэгтэй байх юм бол тэртээ тэргүй гэрэлтэл явчихдаг ийм л зүтгэл. Тэгэхээр сүнсэн биений нэг хууль байгаа. Гэрлийн хууль нь хэдий чи хүнд нэгийг өгвөл өөрөө 5 дахин гэрэлтнэ. Бүр 5 дахин ичи тасгараад. Тэрийг бүр замнал болоод явчих юм бол амьдрал өөрөө юм ганцаардах гэдэг л ийм л зүйл болчих. Яг одоо та ганцаардаж байгаа мэдрэмжтэй үзэгчд, сонсогчд яг юу гэж хэлэх вэ? Тэгэхээр бол мэдрэмжийн хувьд ганцаардаад бүр сүнсэн биений гүндээ учраа олохгүй байгаа маш олон хүмүүстэй би бас сургалт зарлаад сонгон шалгуулт хийж чаддаг уулзж байгаа. Тэгэхээр нэг л зүйлийг барьж авсан л та. Ерөөсөө л учраа олохгүй байгаа юм байна. Тэр хүмүүс нэгдүгürt ярих юм орон зай, хоёрдугаарт бодол санаагаа хуваалцах, гуравдугаарт зүгээр нэг жоохон мэдрэмжийн чиглүүлэг, зөв буруугийн чиглүүлэг хэрэгтэй байгаа юм байна гэдэг юм зүйл байгаа. Тэгэхээр ерөөсөө манай community-д нэгдээд энэ хувь тавилангийнхаа зам сүнсэн биенийхээ замнал руу гараад явхад бол манай үе тал үргэлж нээлттэй. Тийм учраас одоо та бүхэн маань сургалт ч гэдэг юм уу ганцаардлын мэдрэмжтэйгээ сургалт гэхээсээ илүү одоо зүгээр яг нөгөө ижлэгэн мэдрэмжтэй байгаа хүмүүстэйгээ ирж уулзаж за тэр мэдрэмжээс гарсан туршлагын сонсож эсвэл өөрийнхөө тэр мэдрэмжийг зүгээр л таныг ямар ч цензургүйгээр сонсох одоо Чингис Mindset-ийн community-тэй та бүгдийг орж байна. За баярлалаа.